Сайн байцгаана уу? Энэ өдөр мэндийг хүргэе. Энэ удаад би юу ярих гэж байгаа юм болохоор сошиал платформуудын тухай ерөнхийдөө бол Twitter-ийн тухай бас чухал мэдээллүүдийг та бүхэндээ хуваалцсан. Өөрийнхөө олж мэдсэн Twitter ашиглаж байгаа хугацааныхаа яг ерөнхийдөө энийг ямар платформ байна гэдгийг тухай өөрийнхөө олж мэдсэн бүхэл хэрэгтэй гэсэн мэдээлэл та бүхэнд ярина. Зааш миний ажиллаж байгаа хамгийн энгийнээс нь эхлэе. Манай монголчууд ерөнхийдөө нэг ингэж ойлгохтой юм уу? Твиттер дээр нэг хитэн цэцэг хоолндаа тэгээд найзууд минь аваад шүтэж өхөндөө ч юм ингээд дуу муу дуулаад тохшин шиг инээд юм шиг нэг тиймэрхүү юм гарч ирсэн юм. Ерөнхийдөө хард түмэн нэг тэгж ойлголдог. Тэгвэл улс төрчид юм яг зохион байгуулалт Твиттерийг анх бүтээсэн хүмүүсээ юу гэж ойлгож байна? Твиттерийг анх бүтээсэн хүмүүс өрдөөсөө яажсэн гэхээр миний ойлгож байгаа бол одоо юу гэдгийг те арт түмэнд ойлголт өгөхгүй байхын тулд албаар нэг цөөхөн хідэн үг бичдгээр болгосон Твиттерийг. Тэгэхээр Facebook бол бүр маш их үг бичсэн шүү дээ. Тийм үү? Facebook. Тэгвэл энэ Твиттер чинь болохоор өөрөө яг яаж байгаа юм гэхлээр мэдээлэл өгөх, арт түмэнд мэдээлэл өгөх зорилгогүй болохоор албаар тийм цөөхөн бичдэг. Тэгээ тийм хаалттай бүрд зохиомсон. Тэгэхээр хаалттай Facebook платформ гэсэн. Тэгэхээр энэ яаж байгаа юм гэхээр улс төрчид их хүчтэй холбогддог. Тэгээ би яг Твиттерийг тиймэрхүү юм гадарладаг байсан болохоор тодорхой хэмжээнд яг Твиттерийг нэг хаалт нэг ашиглах гэж үздэг байсан. Гэтэ яг нэг арт түмэндээ зориулсан би пост оруулдаг болохоор Facebook руу илүү анхаарлаа төлөвлөж байсан л та. Тэгээ Facebook руу гэхдээ миний ажиллаж байгаагаар тэгээд Твиттерийг яг яаж ашигладаг гэхээр ингээд улс төрчид ашигладаг болохоор би одоо чинь ингээд улс төрчдийн хуучин улс төрчид ашигладаг байсан. Тэгээ одоо яг ямар юу руу орж байгаа юм гэхээр сайхан Elon Musk худалдаж авсан Твиттерийг. Тэгээ Твиттерийг худалдаж авангуудаа яаж юм гэхээр арт түмний мэдл болгоо хийцэн. Тэгвэл тэнцээ хайж анхаараа арт түмэн улс төрчид хоёр холилдоод одоо холион банд нь хутгалтж байгаа заа Твиттер дотор. Эсвэл жинхэнэ гэрээ Твиттер рүү орох юм бол арт түмний жинхэнэ бод мэдээлэл улс төрчдийн. Гэтэ ихэнх нь улс төрчид гэвэр байгаа. Тэгээд гол асуудал нь яг юу юм гэхэлэр тэр Tesla Elon Musk яасан гэхээр нэг амар хэсгийч гэх юм уу? Альс нэг задгаач гэх юм уу нэг тийм нэг 2-3 төрлийн юм холсон нэг юм ямар ч шүүлтүүргүй тийм мэдээлэл цацах эрхийг ард түмэнд өгсөн байна. Би одоо яг Твиттерийг би яг ингээд ашиглаж байхдаа үнэхээр аимшигтай мэдээлэл харж байна. Тэр дайны тахаа газар өглөө хүмүүс нь мэдээ тасраад твцэн тесрэг бөмбөг унтсан хүмүүс ямар аимшигтай гэдгийг харж байгаа. Нөгөө талаараа эмгтээчүүд чинь яг нэмэх аавна. Яг задгаа хувцсан ус бичдгээ оруулдаг болсон. Чөлөөтэй. Тэгээд дээрээс нь ямар ч үйлдвэргүй болсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд Твиттерийг яаж байгаа юм гэхээр жоо насан туршсан хүмүүс үзвэл арай зохилтой болов гэж бодсон. Яг л баг насны хүмүүс гинт гинтийн тийм аимшигын юмнуудыг үзүүлэх нь өөрөө бас хэр зохимжтой гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр мэдээч Elon Musk энэ төр тодорхой хэмжээнд бас тийм нэг эндээ шүүлтүүртэй хандчихлаа айлгууд бол нэг дөрөн мөрөндөө тийм ээ бүртгүүлэх 4-6 тэдэн наснаас дээш ер нь бүх сошиал платформуд нэг тиймэрхүү юм байдэн штэ. Тиймэрхүүнтэй хандчихлаа байгаа гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү болчихсон гэдэг мэдээлэл хуваалцсан байна. Тэгээд ерөнхийдөө жоо улс төрлөө ойртож байгаа улс төрийн жоо мэдээлэл үнэн бод мэдээлэл авъя. Юу болоод байгааг илүү нарийн сонирхыг гэж бодож байгаа бол магадгүй Твиттер рүү орох хэрэгтэй гэж бодож байна. Энэ зүйлийг би миний бичлэгийг үзэж байгаа үзэгчдээ өгье гэж бодлоо. За тэгээ өнөөдөр 2024 оны 11 сарын 27-ны өдөр Твиттерийн тухай өөрийнхөө үзэл бодлыг ярьлаа гэж бослоо.